За сайн байцгаана уу. Сумандаа ирсэн байна. Би Ховд аймгийн цэцэг суманд төрж өсч боловсрч хүн болсон. Манай сумыг хүмүүс ардын хөдөлгөөний удирдагч, тэмцэгч, ард авишаар маш сайн мэддэг. Мөн одоо уран нуграач дэвлэгийн нутаг гэж явдаг ийм сум байдаг. Улаанбаатар хотоос 1300 орчим км зайд, Ховд аймгийн төвөөс 200 орчим км зайд оршдог. Хоёр талаараа ингээд сүрлэг хайрхнаар хүрээлэгдсэн өрмөц тогтоц бүхий сайхан сум байдаг. Тэгээд өчтөр ирлээ. Одоо аавын ажил дээр орч одоо компьютер ухааны салбарын мэргэжил эзэмсэн гэдэг утгаараа хэдэн компьютеруудыг жоохон янзлах ажил байна. Тэгээд орох гээд ирсэн байна. За хоолой идэ дуусчлаа. Айгуу гоё амттай, шимтэй, эрүүл гоё хоол байлаа. Баярлалаа ээж. Тэгээд өнөөдрийн ажлын төлөвлөгөө бол эхлээд бол маш сайн амрах байсан. Амарсан. Тэгээд босцсон байжсэн чинь аав надад ажил өгсөн. Ямар ажил өгсөн бэ гэхээр аавын удирдлагаар ажиллаж байгаа ажилчдад ер нь компьютерийг хэрхэн үр бүтээмжтэй, зөв зохистой ашиглах талаар зөвлөгөө өгөхөөс гадна шинээр төхөөрөмж, тоног төхөөрөмжүүдийг угсарч суйрлуулах тийм ажил байсан. Тэр ажлуудыг хийчээд интернет сүлжээний нэг жоохон асуудал байсан. Тэрийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар орчсон хийгээд тохируулчлаа. Сүлжээний мэдлэгийг мартсан байна. Тэгээ энийг хийжсэн чи харин гоё дурсамж орж ирээд тэрийг ярмаар санагдаад ямар дурсамж вэ гэхээр 2014 онд буюу 12 жилийн өмнө манай аав иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан цэцэг сумын. Тэгээд интернет сүлжээ нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн шилэн кабель татах. Тэр ажлыг манай сумын харьяад манай сургуулийн багш, Брүцэрэн багш буюу ах маань хийгээд тэгээд бид өндөр хурдны интернеттэй болж исэн. Тухайн үед бол нөхцөл байдал ямар байсан гэхээр G-Mobile, Mobicom-ийн модемуд байдаг гэсэн. Ер нь бол 2G сүлжээ. Тэгээд бичлэг үзэх, битгий хэл, зураг татгадаж маш удаан тийм интернеттэй байдаг байлаа. Тэгэл бид өндөр уртны хязгааргүй дататай, байгууллагууд бол бүгд интернеттэй, өрхүүд бол тодорхой хэмжээний төлбөр төлөөд интернеттэй болж исэн. Их баярлж исэн аавда. Тэгээ 12 жилийн дараа Univision интернет сүлжээ цэцэг сум нэвтэрч байгаа юм байна. Тэгээд миний анзаарснаар бол Univision утгагүй нэвтрэн гээд хүмүүс яриад л юм л та. IPTV нэвтрэх юм шиг байна. Айгу төрүүлж алхаж байгаа мэт санагдчихээн. Тэгээд ийм гоё дурсан санаанд ороод. Одоо болох дээр би камер дэлгүүрт суйрлуулах гээд нэлээд хуучны 4 камер байгаа юм. Тэрийг солиод шинэ камераа суйрлуулах гээд байж байна. Энд тог тасарсан байгаа. Энэ ойролцоох сум дээр засварын ажилтаа гэдэг тог тасарсан байгаа юм байна. Тэгээ тог ирэхээс өмнө ер нь бол суйрлуулалтын ажлаа хийчихээ тог ирсний дараа компьютершн хий гэж бодоод байж байна.
За ажил хийвэл ам тосно гэчээр камераа суурлуулчаад гэртээ ирлээ. Тэгээд ааваас сайн нэг ном бэлгэн авлаа. Ямар ном бэ гэхээр Тэнгэрийн зааз гээд одоо Монголын бас хүндтэй эрхмүүдийн хөрөг ном байсан. Тэгээд одоо энэ дээр харж байгаачлан Хакуухад аваа жаргал байна. Дуу оруулагч Дарам Зүрэн гих мэдчлэн энд одоо хүү амтлагын продюсер Даш Тондог байна. Тэгээд зохиолч тэгэл инженер нэгэл Монголын бас нэлээ алдартай сор болсон хүмүүсийн ийм гоё хавцтай өнгөлөг гоё чанартай хэвлэлтэй ном бэлгэнд авлаа. Надад айгүй таалагдчихэв. Тэгээд өнөөдрийн daily vlog маань ерөнхийдөө энэ хүрээд өндөрлж байна. Маргаашнаас би Бодомжоо ультрамарафонд бэлдэж эхэлж байгаа. 100 км-ийн бөөхөө төрөлд бүртгүүлсэн байгаа. Тэгээд бас ойрхон салхинд гарч магадгүй. Марафоны үеэр харин travel vlog 4-5 цувралын байгууллагуудтай хамтарсан тийм влог хийх төлөвлөгөөтэй байгаа юм. Ажлын дүү болох тэнгис гүлтийн болон ер нь бол оюутан цагийн найз болох цагаан баяртайгаа ирж марафонд оролцох юм. Тэгээд тэр үеэр влогт бас